Шална уу? За тэгээ янз бүрээр янз бүрээр л үзээд байна тий. Тэгээд бас хүүхдүүдтэй яаж тэр хүүхдүүдэд approach хийх юм тий. 14 настай байсан баха. Тэгээд ерөнхийдөө ингээд амир спорт хийдэг, бас бүжиглдэг хүүхдүүд. Гэтэ анх ингээд уулзж байгаа болохоор ингээд төвшнөө жоохон яг уулзж аваад ингээд тогтоох гэх үү те. Гэтэ яг тийм юу inspiring газар байна. Хөдөө гоё таландаг. Тэгээд сум хүмүүс олон жижиг юмнаас ингэж бас ингээд idea гарч ирж байна тий. Тэгээд ерөнхийдөө ингээ хараад байхад л бас надад үзэл бодол миний үзэл бодол гэхээр ер нь ингээд Монгол хүмүүс бол юм юу яг л юу гэр дотроо л амьдрал гоёрсон гэж байна. Болдог бол тий. Тийм тохирдог хөдөө ингээд уламжлсан тэр амьдралын илүү юу байгальтай ингээд гэж нийлдэг хөдөө. Тэгэхгүй ингээд барууны үзэл бодол болохоор жоохон ингээд тэр үзэл бодлыг ч юм уу тэр үзэл бодлын тийм амьдралыг жоохон бас юу биднэрт толгой шинэлэхгүй жоохон ингэж яаж зохицоо ингээд бас тэр нь жоохон зөрчилдөө гэдэг нь бас ингээд жижигхэн суманд ч ихсэн харагдаж байгаа гэдгийг би харж байна. За Мишель мэн болохоор одоо ерөөхдөө Канада улсад амьдардаг. За 5 настайгаас одоо тийм ээ гэр бүлээрээ Францад юу Канад руу нүүсэн тий. Тэгээд Монголд бол ер нь бас хэр олон удаа ирсэн бэ? Ерөнхийдөө нэг гарандаа тоолоход бол нэг 6 удаа Монголд ирсэн тий. Тийм бахад нэг ерөнхийдөө 2013 онд 17 онд 2019 22 онд 24 онд өвөл сайхан ирсэн. Тэгээ одоо ирж байна. Тэгээд Мишелийн хувьд гэх юм бол одоо бүжигчин за тэгээд дэлхийн бас олон улсуудаар явж одоо уран бүтээл хийдэг тий. Тэг миний ойлгосноор бол Франц руу бас их явд юм шиг л шүү тий. Францд бас амьдардаг байх тий. Одоохондоо ирж очоод тийм Канада Франц хоёрын дунд амьдарч байгаа. Ерөнхийдөө би нэг юу ажиллаараа төслөөрөө ингэж бүжгэрээ ч юм те явдаг болохоор ингээд ажаа дааж явдаг. Бас нэг нүүдэлч юм даа. Нүүдэлч аа. Одоохонд бол нэг тэгж амьдарч байна. Ерөнхийдөө байр тогтцсон гэр бүл гэж байхгүй ерөнхийдөө бүжигчин хүний амьдрал жоохон тиймэрхүү урлагийн хүний амьдрал гэж байна. Одоо тэгээд 5 настай Монголоос ингээд Канадад очиж амьдэрсэн гэхээр тэр шин жоох хөвгчөд яг л одоо нөгөө хэлний хувьд гэх юм бол тий англи хэлтэй болчихж байгаа. Монголоор бараг одоо ярихгүй байна, орчин тийм байна. Тэгээ нөгөө Канад ч өөрөө бас Франц одоо хэлтэй хүмүүс маш их байдаг. Энэ утгаараа Мишелийн хувьд гэх юм бол одоо
Франц, англиар бол одоо баг монгол хэлнээс илүү тэг баг ярьдаг, ойлгодог. Тэгээд монгол хэл бас гайг болж байна. Юу саяхан ч би нөгөө нэг 2022 онд би төсөөр ирсэн байхгүй юу? Ер нь надад ковидын үед надад амар хэцүү байсан. Тэгээд би чинь тэр үед чинь 2 бүжгийн компанид ажилладаг байсан. Тэгээд засгийн газар Канада улс чинь бас амар тийм бас хөгжсөн. Тэгээд бас ингээд тэр үед ямар хуу харьцаж байгаа вэ? Ард түмэнтэй ямар хуу харьцаж байгаа вэ гэдэг би анзаархад бол ерөнхийдөө амар тийм юу тусламжаа өгчээсэн. Тэгээд ард түмэн ч юм уу ингээд ажилгүй хүмүүст амар тийм ингээд бас хөнгө татсаж исэн. Тэр үед би болохоор ажиллаж исэн. Тэгээд соёлоо бас амар тэмцэжсэн болохоор би Монгол ямар хуу байгаа вэ гэж би бас зөндөө бодож ирсэн гэх үү тий. Тэгээд 2017 онд болохоор би энд бүжигчин болохоор урлагийн хүмүүстэй жоох ойр тэгж бодоод Монголынхаа соёлыг урлагийг бас ингэж сонирхъя гэж бодоод 2017 онд бол ерөнхийдөө бас бүжигчин энтертеймент ингэж контакт хийсэн. Тэр хүмүүстэй ингэж ингэж ярьж хахад 2019 онд ковид үеэр ирж хахад бол ямар хөө идэг вэ байж наа гэсэн чинь ерөнхийдөө амар тийм хэцүү байжсэн гэж надад сонсч байсан. Тэгээд тэр асуудал маань надад амар тийм хэцүү өөртөө амар хэцүүсэн. Яагаад би ингэж юу гэдэггүй яг л нэг юм дотроос ингэж нэг татагдаад байсан гэх үү те. Ингээд улс орн яаж яваалаа гэдэг. Урлаг байхгүй болохоор ерөнхийдөө ингээд орн байдгүй шүү дээ тий. Одоо чи яг тэр орны урлаг ч юм уу ба ингээд юм culture гэдэг чинь бас орныг амар тийм нэг олон улс дэлхийд одоо тий хоорноо одоо сурчлан танилцдаг урлаг соёлоороо дамжуулна тий. Тэгэнгүүт манай монголчин бас амар их тийм урлагаар амар баян болохоор би бас амар тийм айжсэн яна ингээд бас жоохон жижиг нэг улс хүмүүс байдаг болохоор манай улс чинь жоохон хүмүүстэй тийм цөөхөнтэй одоо бол 3.5 сая л болж шүү дээ тий. Тэгэнгүүт мэдээж эрийг урлагийн хүмүүс бас амар тийм цөөхөн байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээд шантраад ч юм уу ингээд хэцүү байна ч юм уу тий. Тэгээд ингээд ковид үеэр ингээд урлагаа хийхгүй ч юм уу ингээд тэгчих юм бол бас жоохон надад амар стрессжсэн. Тэгээд за би заавалчгүй ингээд хэл ингээд гайгүй нэгдэх юм бол би заавалж Монгол руу очиод нэг төсөл хийнэ гэж би бодсон. Тэгээд 2022 онд би Канадад байгаа юмудаа ингээд зохицуулчаад Монгол руу ирээд төсөл хийгээд тэр үедээ болохоор би зөвхөн хүмүүсийг уриалаад ингээд contemporary бүжиг та нартай ингээд хуваалцъя гэж нэг юм тэгэж хурж ирсэн чинь ерөнхийдөө 11 хүмүүс ингээд надтай ингээд хамтарч ажиллая гэж санал өгчээсэн. Тэгээд тэр хүмүүстэй ерөнхийдөө амар тийм баялаг байсан. Яг тэр хүмүүс маань болохоор нэг ардын бүжигчин. Тэгээд ардын бүжиг contemporary хоёрыг бигээс ингэж нэгдүүлээ ч юм уу те ингэж тэр дотроос хэрвээ тэр хоёрыг нийлүүлэх юм бол тэр хоёроос яг ингэж юу гарч ирэх вэ гэдэг би бас амар тийм юм юу сонирхож байна. Ирэл хайгуул хийсэн байна те. Тэгээд надад амар тийм баялаг байсан. Манай Монголын ардын бүжигч юм манай Монголын соёл ямар тийм юм юу нууц ихтэй ерөнхийдөө амар тийм баялаг гэдэг би ингэж анзаарч байсан. Тэгээд тэр үедээ бас би бас баримт кино хийсэн байхгүй юу? За. Бүжигээ дэглэнгээ хажуугаар нь би бас нэг Канадаас видеомейкер director director тэгээд assistant cam гэдэг нэг жижигхэн баг бүрдүүлээд би бас баримт кино хийсэн. Яагаад багасаа л ингээд би юу Монголын тухай ингээд баримт кино харангуй би амар ингээд юу бас нэрээ хамгийн түрүүнд очиод телевизээр хасаад үздэг байхгүй юу? Тэгж яагаад ерөнхийдөө надад амар тийм жоохон гойшгор гэдэг юм тий. Гойшгор байсан. Бид нэг жоохон нэг юм disappointed
Гонцгор. Тийм, гонцгор байсан. Яагаад бол би чинь ингээл одоо жишээл анзаархад бол дандаа гадаад хүмүүс ингээл манай Монгол хүү жирэл тий. Докюментари хийгээл юу тий. Баримт кино хийгээл тэгэл энэ Монгол ийм байт юм байна гэж үзүүлдэг. Гэхдээ яг ингээл яг Монгол хүний өнцгөр бас ингэж бас юм бүтээх ч юм уу тий. Бас Монгол хүний үндэс бодлыг хуваах бас амар чухал гэж би бодож байсан жоохон бахта. Тэгээд би чинь бас нэг барууны үндэс бодолтой. Тэгээд дээрэс нь бас нэг юу Монгол үндэс болтой болохоор би бас ингээд ер нь л би бас нэг хилтэй те ингээд ер нь л би бас нэг жоохон ингээд нэг юм гүүр болч магадгүй юм байна гэж би бодожоод би заавал баримт кино хийнэ гэж бодлоо. Ерөнхийдөө л ковидын үеэр л амар шиг ингээд дэлбэрсэн хөдөө ингээд ерөнхийдөө л ковид ч надад бол амар тийм юм чухал үе байсан. Нэг л маргааш гэж юм байхгүй гэж магадгүй гэж нэг тиймэрхүү стресс гарч ирсэн хөдөө. Anxiety. Тэгэл бүх юмаа хийгээл тэгэл ингээд маргаа ингээд бүх бодож юмаа хийгээл тэгэл хүж ирсэн. Тэгээд миний нөгөө нэг сайхан би чинь нээлттэй хийсэн. Баримт киноныхаа нээлттэй хийлээ. Одоо бид нэр 11 фестивал руу international фестивал руу явуулж байгаа. Тэгээд сайхан 2024 онд нэг клипэн тоглосон байл шүү дээ. тий. Monk гэдэг залуу артистик клипэн тоглосон байлээ тий. Тэгээд яг тэр үед чинь бас нэг Канадын нэг соёлын ямаас улсын соёлын ямаас би нэг тэтгэл аваад тэтгэлэг дэмжлэг өгдөө. Ерөнхийдөө грант аваад бид нар намайг дэмжиж миний нэг бүжгийн дэглэлтийг ингэж хараад би бас 2022 онд бүжиг дэглэлтэй ингэж нэг юу хийгээд бичлэг хийгээд тэгээд дараа нь нэг соёлын яам руу ингэж нэг юу явуулаад хүсэлт явуулаад за би ийм хийлээ. Тэгээд энэ бүтээлээ би нэг цагийн стандарттэй олон улсын стандарт contemporary бүжгээр ингэж нэг цагаар уртсгамаар байна. Тэгээ надад бол амар тийм баялаг байсан. Монголд очиод ингэж бүжиг яахад дэглэхэд тэгсэн чинь Канадын соёлын яам намайг надад том бюджет гаргаж өгөөд тэгээд ингээд чамайг дэмжиж байна гэд. Тэгээд би 2024 онд босч хүйж ирээд дэглэлтэй нэг цаг болгоод тэгээд Дөрийн театр дээр тоглолтоо хийсэн. Бас амар тийм challenging байсан надад. Өвөл хийж исэн. Олон жил ингээд Канада болон Францад за ингээд шаардлагатай бас бусад орн руу ингээд бүжгийн ажлаар ингээд яваад олон орны соёлыг мэдрээд тэр хүмүүсийн амьдрал нийгэм ахуй амьдралыг ойлгоод за Монголдо бас ажил амьдралын шаардлагаар 6 удаа ирсэн гэж байгаа. Тэгээд энэ болгоноос ингээд дүгнэлт хийгээд яавал Монгол бас гоё хөгжих боломжтой байж гэдэг юм уу? Монгол хүмүүсийн ямар зан чанар нь бас тэг засал сайжруулах ёстой ч гэдэг юм ингээд нэг соёлын ялгаанууд байгаа шүү дээ. Амьдралын нийгмийн энэ дээр бас танд юу бодогдож исэн бэ? Ямар зүйл нь сайхан байв одоо Монгол давуу тал ч гэдэг юм уу? Ямар зүйл нь одоо бас хэцүү санагдсан бэ? Жишээлх юм бол Улаанбаатар хот бол та бол ингээд магадгүй өвөл иржсэн бол маш их утаа үнэртэн төгжрэлтэй ч гэдэг юм уу те. Ингээл хэцүү зүйлүүд бас санагдсан баг те. Тий, ерөнхийдөө надад хамгийн нэг гайхамшигтай юм болохоор Монгол хүмүүс амар тийм чадвартай. Хурдан юмыг сурдаг. Хэдхэн 100 жилийн өмнө л ингээл шал өөр байсан шүү дээ. Тэр чинь одоо ямар хөө байгаа вэ? Хот бүр ингээд буцалж байгаа юм шиг хаасайгүй ингээд барьсан ч юм уу те. Ингээд нэг юм энерги амар тийм Хурдтай залуу ингээд яг ингээд хөгжиж байгаа гэдэг нь амар мэдрэгдэж байгаа. Бисрэх гэж байгаа юм шиг. Ингээл нэг л юм болох гээд байна гэдэг амар мэдрэгдчихсэн. Тэгээд би бас амар баяртай байсан. Ингээд 2022 онд хүрч ирэн ингээд бас ингээд
бүтээлээ хий ч юм уу те ингээд гэхдээ бүтээлээ хийнэ гэж бодож байгаагүй ерөнхийдөө бүтээлээр ирнэ гэж би ерөөсөж бодоогүй. Зүгээр л бүжигчин хүмүүстэй ингээд нэг те ингээд контакт холбоо үс ажлын байр үгүй ч юм уу те ингээд тиймэрхүү маягаар хөтөрчихсэн. Тэгж яагаад чинь тэр нэг юу ингээд энерги амар тийм ингээд ийм боталцсан болохоор би ч гэсэн бас дотроос ингээд дотроос юм болоод байгаа байхгүй юу. Тэгэл урлагийн хүн чинь ингээд нэг бүтээч юм уу тэр бүтээх тэр креатив юм гарч ирсэн гэхүү те. Тэг ерөнхийдөө тэгээд би чинь нөгөө нэг ардын бүжигчтэй ажиллаж байхад бид нар чинь ингээд бас contemporary бүжиг чинь би агаас нь заагаал тий хэд жоохон хугацаанд бол би агаас нь заагаал ийм байдаг шүү тийм байдаг шүү гэх ингээд амар хурдан юм гэж evaluate-тэй ингээд ийм хурдан сурсан хурдан информацийг авсан хурдан ингэж бас ингээд ийм сурах болгохыг хичээсэн тиймэрхүү юм өндөр шаардлагатай улс гэхүү те. Ерөнхийдөө бүхэл юм ингээд сайн маягаар хийх хэрэгтэй ч юм уу те. Нэг тиймэрхүү үзэл бодолтой. Тийм болохоор амар тийм тэр нь одоо амар таалагдсан. Монгол хүмүүс нэг юм надлаад нэг юм халуун дулаан нэгэндээ ингэж нэг тий санаа тавьдаг. Тэр нь надад амар тийм таалагдсан бас. Би чинь гадаад улсад чинь ерөнхийдөө л гэл өөрийгөө бодоол өөрийнхөө бүтээл ч юм өөрийнхөө ажиллаа өөрхийн гэл нэг тиймэрхүү одоо энерги байдаг болохоор би яг энд ингээ Монгол хүрээд ирсэн чинь нэг л юм халуун дулаахан ч юм те ингээл нэгэндээ санаа тавьсан тийм үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ ганц нэг юм жоохон бас юу н за надад нэг жоохон ингээд юу гэдэг вүлээ таалагдаагүй биш ээ зүгээр л буруу ч юм хэрвээ тэрийгээ сольчих юм бол бас илүү ингээд бас хөгжих юм шиг би бодсон. Тэр нь болохоор ингээд жоохон хүн болохоор амар тийм өсөлтөө байгаад байгаа юм шиг санагдсан хүмүүс нэгнийдээ амар өсөлтдөг. Энэ чадж байгаа юм бол би ч гэсэн чадна ч юм уу те. Тэгээд нэг дэмжихгүй. Тэгээд мэдгүй надад болохоор нэг тийм гоё ингээд нэгтэй ингэж гоё найр зарцж байгаа юм чинь бас ингээд одоо жишээл ямар ч салбар дээр ч юм уу те нэгээ бас дэмжиж байх амар тийм чухал юм шиг санагдчихсан. Одоо жишээл ингээд хятадыг харангууд нэг амар тийм дэмждэг. Итали ч гэсэн одоо Итали ч амар тийм хөгшин маягаар ингэж явдсан шүү дээ. Одоо бүх юм байрлах нь хөгшин үзэл бодол тэр систем нь бас хөгшин. Одоо хуучин тий. Тэгж яхад чинь л ингээл тэр одоо Италийн тэр газраас заавалгүй пастагаа авчихна ч юм уу тэр газраас заавалгүй тэр юугаа авдаг ч юм уу тий ингээд амар тийм юу гэж нэг дэмждэг. Тэгэхээр амар тийм бас Итали гэдэг орн бас ингээд юм яваад ах гэж тий ингээд хөгжөөд байгаа ч ингээ өөрийнхөө ритмээр хөгжиж байгаа. Тэгээд тэгсэн мөртлөө өөртөөхөө бас юу үндсийнхаа юм ингэж авч үлддэг. Тийм болохоор манай Монгол ч гэсэн амар тийм үндсхийг хүн бас culture нь бас амар баялаг. Тийм болохоор өөртөөхөө culture-ыг бас авч явахын тулд нэг бас дэмжих гэж би бодож байна. Тийм дэмжээ нэг хамгаалаад хэрвээ нэг юм гаргацсан бол яах вэ? Адилхан юм гаргажсанаас өөр юм гаргачих юм те. Тэгээ нэгээ дэмжих юм. Тийм гэж би бодож байна. Одоо таны одоо яг мэрэгсэн одоо энэ бүжгийн төрөл маань яг хүмүүс ямар талаас нь ойлгуул зүйтэй вэ? Одоо жишээлбэл ардын бүжиг бол тэ одоо өв уламжлал тэ ардын ахуй амьдралыг харуулдаг шүү дээ. Сонгодог бүжиг балет гэх юм бол одоо яг л олон 100 жил ингээд байсан дүрм журмаараа одоо юу гэдгийг те тавилтаараа ингээд явж идэг те яг таны энэ хийдэг бүжгийн одоо онцлог нь юу юм те яагаад бас энэ бүжгийг та бүжгийн төрлийг сонгох болов те
contemporary гэдэг нь болохоор ингээд одоо үеийн бүжиг гэх үү те. Бүжиг чинь бас ингээд олон жилийн үеэр ингэж Түүхтэй тэгээ өөрчлөгдөж байна те. хувьсаж Бас ингэж баригдлах юм амар хэцүү. Одоо жишээл классик чинь баригдаж байгаа байхгүй яагаад бичигдсэн. Одоо ингэ Жизель чинь ингэж бичигдсэн те. Яг л тэр хөдөлгөөний их хэвээр. Тийм. Эсвэл өөр тавилдаар ч юм уу гэхдээ яг л Тэр техникээрээ тий. эсвэл ингээд бүх юмараа ингэ бичигдсэн. Evaluate одоо ингээд дэшигээ ингээд хөгжих, өөрчлөлт байх. Тийм хөгжих одоо байхгүй болсон гэх үү. Тэгэхээр чин contemporary болохоор ингээд дандаа хөгждөг. Яагаад л тэр чин болохоор юм юу? Одоо байж байгаа үетэйгээ хамтарч явдаг байхгүй юу? Contemporary. Ерөөсөө хүнийг уран бүтээлчийг бол чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй хөдлөх, ямар ч аян дээр ая дуун дээр бүжиглэх. Эсвэл нөгөө тухайн уран бүтээлч ертөнцөө бол яаж илэрхийлэх боломж бүрддэг бах тий. Тийм ерөнхийдөө тэр хүний одоо жишээлбэл experience, тэр хүний мэдрэмж, тэр хүний бас ингээд хайлттай хөдөлгөөний хайлт үзэл бодол олон юм л байна л да. Ерөнхийдөө юу хэлэх гээд байгаа юм хаанаас ирсэн хүн бэ те ямар орноос ирсэн бэ тэр бүх юм чинь ингээд experience тэр бүх юм чинь бас ингээд нэг ёсны ингээд хоримтлж байгаа байхгүй юу тэр хүний биеийн дотор. Тэгээ тэр биеийн дотор хоримтсан информацаа яаж бүжгээр гаргах вэ те. Тэр чинь contemporary. Одоо жишээл сайхан чинь би Монгол хурж ирэл ангууд бас нэг юу political юу байсан шүү дээ те. Strike болсон шүү дээ. Залуучууд талбай дээр жигсаад ерөнхий сайдыг огцор гээл тий. Тийм хүн болж байгаа хгүй. Тэр чинь бас амар тийм юу ингээд юм. Бүжиг ч гэсэн бас political байдаг байхгүй юу. Тийм болохоор бүжгийн салбар бол хаашаа сайгүй ч яж болно. Тэр огцрох ёстой гэдгээр бас нэг хүн бас ингээд бүжгийн салбарт байсан бол би энэ талаар би ингээд бүжиг хиймээр юм ч юм уу тий. Тэгж болно. Тийм болохоор ерөнхийдөө contemporary бол яг л нөгөө нэг үетэйгээ юу болж байгаа вэ? Тэрнтэйгээ хамтарч явдаг. Нийгэмтэйгээ. Тухайн одоо цаг хугацаанд нийгмээ толдог. Тэгээ одоо жишээл хэдэн жилийн дараа одоо жишээл Мишель гэдэг хүн байхгүй бол өөр хүн бас тэр үетэйгээ зохицол явж байгаа. Бүжигтэйгээ зохицоод ч юм уу те яг тэгээд яагаад бид энэ бүжиг сонгосон бэ гэвэл ерөнхийдөө хувийн үзэл бодол хөтэй ерөнхийдөө ингээд миний ингээд үзэл бодлыг ингээд нэг жоохон ингээд задрахсан хөтэй. Тэгээ би ерөнхийдөө ингээд бас олон төрлөөр явж исэн. Тэнгүүд би яг саний хэлжсэн нөгөө нэг хүний нөгөө нэг хоримлж байгаа тэр материалтэй experience уншиж байгаа юм ч юм уу те тэр нэрээс ингэж бас ингэж хөдөлгөөнийг ингэж нэг юм хайрцаглахгүйгээр баймар санагдчихсэн гэхүү те. Угаасаа л би өөрөө бас нэг жоохон тиймэрхүү ингээд юм хайрцан дотор байх дурггүй. Тэгээд ч бас дандаа л хөдөлдөг байх гэж би бодод байгаа юм. Ийшээ шүүдлэвэл те. Ингээл ажиллаар хөө ингээл нэг байж сууж чадахгүй. Тэгэл ингээл яваад байдаг. Тийм болохоор ерөнхийдөө миний ингээд одоо жил personality те ингээд миний ингээд бас тэрийг амар үзүүлдэг жанр гэхүү те. Тэгээд би яг хуу таныг бас анзаарч бодлоо л та харлаа л та. 5 настайгаасаа ингээд Монголоосоо яваад Канада, Францад амьдраад за дэлхийн бас олон орноор яваад уран бүтээлээ туйрваад тэ бас хэлний хувьд гэх юм бол одоо тань давуу тал үүсчихэж байгаа байхгүй юу? Англи болон Франц одоо бусад одоо зарим хэлээр сайхан ингээд бас мэддэг байж магадгүй юм чөлөөтэй ярьдаг, өөрийгөө илэрхийлдэг. Нөгөө Монгол уран бүтээлчд маань Холливуд ч гэдэг юм уу, гадны одоо кино, уран бүтээлд ороход хэлний тал дээр одоо бас их асуудал бэрхшээл тулгардаг шүү дээ. Тэгэхээр
таны хувьд одоо бас яг энэ Монгол ийм өрмөц одоо гоё дүрх байна. Магадгүй танд одоо Холливуудын кино студиэс одоо санал тавих ч гэдэг юм уу? Европоос санал тавих ч гэдэг юм уу те? Ингээд та магадгүй одоо тэр өөрийнхөө дуршлагатаар суурлаад өөрийнхөө хэлний бас хэл сайтай учраас ингээд кинон тоглох ч гэдэг юм уу те? Ийм боломжууд бас харагдаад байгаа байхгүй юу? Тийм саналууд бас танд ирж байв уу? Кинон тоглооч гэдэг юм уу те? Тийм ирж исэн. Ерөнхийдөө ирж исэн. Нэрээ нөгөө бас та ч нөгөө загвар өмсдөг гэдэг байгаа шүү дээ. Тийм би загвар өмсдөг. Тий. Тийм учраас би бас нэг ийш дандаа авчиж амьдэрдэг байхгүй юу? Ажилласаа хийж явдаг. Манай агент болохоор юу олон улсын агент. Тийм болохоор ийш дандаа явдаг. Би хэдэж нэг загвар өмсөж болъё гэж бодсоогүй. Хүмүүс санал тавиад шүү дээ. Үгүй харин амар санаа. Би болохоор нэг юу багтаа ингэж Монгол яж хахад чинь нэг юу амар тийм нэг юу Korean K-pop ч юм уу тийм нүүр царай амар тийм одоо амар тийм attractive тийм гоё харагддаг ч юм уу тийм ингээл beauty стандарт ч юм уу ингээл телевизээр дандаа тиймэрхүү ингээл охтууд үзүүлэл би бас амар тийм амар хэцүү байсан. Нэмэгтэй хүнд амар хэцүү амар тийм өндөр шаардлага тавьд юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө одоо ч гэсэн ингээл одоо үе дээр ч гэсэн амар тийм эмэгтэй хүнд бол амар тийм өндөр шаардлага тавьдаг. Тэр нь ч гоё байх хэвээр имж ахсаа гэл тэгэл үе үеэр амар өөрчлөгддөг тий. Тэгээд тэр миний ингээ жоохон байхад хадаад бол нөө ерөнхийдөө амар тийм Korean beauty гэл том нүдтэй гэл би тийм том нүдтгүү. Тэгэл амар жижигхэн нүүр мөргөө болохоор надад амар тийм за амар хэцүү байжсэн. Тэгээд манай ээж болохоор би бас нэг Канада руу яваад гисэн. Тэгээд Канада руу явангууд бас нэг юу бас ингээд тийм үзэл бодол байхгүй болоод ерөнхийдөө л өөрийгөө хөгжүүлэе гэж тийм үзэл бодолтой болсон. Тэгсэн чинь буцаад Монголоо хүрээд ирсэн чинь бас нэг жоохон тиймэрхүү юм сонсч ирсэн. Кино минь тоглох уу гэдэг нэг тиймэрхүү сонсч ирсэн. Тэгээд олон улс дээр болохоор миний юу нүүр царай ингээд нэг толгонцгой харагдаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд манай агент намайг олж аваад загвар өмсгөө гэхээр би бүр гайхаад юм шиг юм бэ. Хэзээ чи юм сонсно гэж бодоогүй. Нэмээс хоор ерөнхийдөө бодоод байхад ерөнхийдөө хүн зүгээр л нөгөө нэг байж байгаа байдлаа авч яваал тэгэл тэрийгээ гоё ингээл хөгжүүлээл тий байжсэн дээр би амар ойлгосон. Тэгээд хүн болгон ч өөрөө дахин давтагчгүй гоо үзгсэн шүү дээ. Тэгэхээр чинь маш гоё байгаа байхгүй. Ямар сайн нөгөө Монгол гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тий Холливуудад гарсан. Холливуудын бас тэр ч од нэг жүжигчин нөгөө Чингис хааны дүр тоглоод тий. Тэрэн дээр нэг хатных нь дүрд ингээл бас тоглосон. Одоо тэр эмэгтэй чинь ингээл бас нэг өөрийн гэсэн ийм гоё онцгой тий гоё царай байгаа шүү дээ. Гэдэг шиг л бас ингээл таны одоо ерхий ингээд царай нүд тий ингээл шанаа хэлбэр ингээл бас ингээл тэр нэг Аз эмэгтэй хүн Монгол эмэгтэй хүний бас нэг ийм дүр гоё дүр одоо байж болж байгаа байхгүй. Тэрийг л одоо ингээд ялангуяа энэ Европ ч гэдэг юм гадны орны хүмүүс ингээд олж хараад байна шүү дээ. Монголд ирэхэд хүртэл Монгол уран бүтээлчид жүжигчид хүртэл таныг хараад өстой гоё дүрх байх шүү гэж бас хэлж байгаа чинь тэрний баталгаа юм болов? Харин би бас жоохон ингээл үнэмшгүй юу лээ гэж бас жоохон гайхаад явал нэр really ингээд жоохон бахтай би бас ингээд хөөх ингээд нүдээ өөрчлөгдөж юм уу те нэг зүтэг тиймэрхүү бодож ирсэн. Яавал амар тийм юу одоо нэг Барби одоо тий том юм алаг нүдтэй тий одоо юу гэдэг тэгээд амар шаалга өндөр тэгээд амар хэцүү тэгээд жоохноосоо баг тийм бодно гэдэг чинь бас амар тийм хэцүү байхгүй юу одоо ч гэсэн бас жоох хүүхдүүд ч юм уу те эмэгтэй охтууд бас ингээд би бас таны энэ лайф арч юм уу гэдэг юм таны
энэ юугаар бас суугаар бас түгээмээр наа ингээд Өөрөөр байгаарай. Тий. Одоо ингээд бас нийгэмдэр гараад явж байхад бол тэгдэж штэ. Яг одоо тэр гоо сайхны мэс заслыг бол буруутгаагүй шүү. Гэхдээ ингээд нэг хэсэг бүлэг хүүхнүүд октоодыг харахаар яг л нэг хэлбэрийн юм уруул, хамар, нэг стандартын тий нүдний одоо давхраа оюутдаг ч гэдэг юм ингээд тэгээ нүүрэндээ одоо янз бүрийн нэг юу шахуулдаг ч гэдэг юм. Ингээ харахаар яг л адилхан харагдаад болдгоо. Хүч чи юу лээ нэг харсан ч юм шиг ингээд ингэсэн чинь бүгдээрээ тийм яг нөгөө энэ хорвоо ертөнцийн нэг төрөхөд өөрийн гэсэн нэг өгдөл одоо юу гэдэг нь те өөрийн гэсэн тэр зүйл байгаа. Гэтэл ингээ өөрчлөгдөөд яг л адилхан юм те болж байгаа нь бас харамсалтай юм шиг те тэг санагддаг шүү дээ. Өөрийн оригинал юм гэдэг гоё те. Тэгээ магадгүй одоо нүүрэндээ янз бүрийн юм хийлгчлэхэд тэр нь хэсэг хугацааны дараа яг хуу хийлгэсний дараа бол одоо гоё байж магадгүй. Магадгүй хэсэг хугацааны дараа маш их засвар орно. Байнга л одоо тэр үйлчлэгээ тэр засвар мис заслуудад орно. Тэгээд магадгүй хэсэг хугацааны дараа тэр хүн биш болно шүү дээ. Шал өөр хүн болно. Тэгээд магадгүй бүр мох болно тий. Тэгж боддог шүү дээ. Өөрөөрөө байх сайхан тий. Харин надад одоо жишээл ингээд нэг юу гадаад чинь бас мэдээж хэрэг мессаж хийж байгаа тий. Аз ч гэсэн бас нэг мессаж хийж байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд үе ингэж нэг одоо ингээд ямар үе ингэж хаашаа явж байгаа вэ гэд харангууд яг л одоо нэг юу натурал ингээд үе рүү буцаад очиж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэр нь илүү үнцэнтэй. Тийм үнцэнтэй болж эхэлж байна. Тэрийг би зөндөө анзаарсан. Ерөнхийдөө би нөгөө нэг загвар өмсгчийн ертөнцид байж хахад ерөнхийдөө хүмүүсүүд яг тэрийг хайдаг болцсон. Одоо бүх одоо том брэнд ч юм уу те. Ерөнхийдөө л яг ингээд ямар засаагүй гэдэг юм. Байглаараа оригинал те. Угаасаа тэр том бизнеснүүд чинь бас тэрүүгээр онцлогоо бас мэдэгдэх гээд байгаа байхгүй юу ерөнхийдөө ингээд ийм natural ийм ямар ч тийм юм байхгүй тийм юу мессажтай ингэж ойртохгүйгээр одоо энэ чинь ойртчих юм бол бас ингээд тэр брендийг чинь бас ингээд муугаар хэлж болно шүү дээ тийм болохоор яг л нэг натурал руугаа бас ингэж үзэл бодол ингэж одоо явдаг болсон. Тийм болохоор бас ингээд манай Монгол ч гэсэн бас амар тийм натурал юугаар амар их олон баялагтай. Одоо байгаль нь тийм натурал тийм өвсөн натурал бүр ингээд би Монгол хүч ирэл заяа ингээд модны хажууд алхаад яж байгаа юм. Энэ нэр мод ингээд амар тийм ингээд үнрээр ингээд таньдаг. Ингээд өвс мөвс ч юм уу те ингээд харангууд ингээд очоод бид нар их газрын чулуу руу очсон чинь амар гоё үнэртэл бүр ингээд нэг юу спан дотор байдаг тийм үнэрнүүд чинь л бардаа байглаараа ингээд үнэртэй л тийм. Ерөнхийдөө энэ бол амар тийм нэг юу ховор тийм үн их нэг юу үнцэнтэй юм гэдгийг би ойлгосон мэдэрсэн. Гадаад байж байгаад олон жил байж байгаад хаасайгүй явж байгаад ерөнхийдөө Монгол бол тэрүүгээр амар ийм илүү байна. Би чинь ингээл Монгол хүчрээд ерөнхийдөө барууны нүдээр харж байгаа байхгүй бүх юм. Тэнгүүд ингээл бас ингээд ерөнхийдөө Монгол хоол ч юм уу те ингээл үнэхээр тасархаа заяа. Би чинь ингээл гуйралтэй ингээл гурван материал энэ чинь би ингээл хүчрээд тэнгүүд шал ундаа амттай. Бүр ингээл талах. Оригинал амттай. Яг био органик гэл тэрийгээ ерөнхийдөө Монгол одоо жишээл манай найзуудтай гадаадын найзууд ингээл Монгол хүчрэл юм ингээл Монгол махын идчихэл бүх ямар гоё юм бэ гэл. Би нөгөө юу веган болсон. Vegetarian болсон. Яа бол гадаадд нөгөө юу амьдраад оригинал мах айгу ховор тий. Оригинал мах амар ховор. Байвал асар үнэтэй. Тий амар үнэтэй. Тэгээд нөгөө юу махнууд дандаа нэг хими байцаар ингэж нөгөө хийдэг. Тэгээд нэг жижигхэн дөрвөлжин дотор тэгэл нэг мал нь ингэж том болгоол тий.
Тэгээд бараг да амин муухай байхгүй ингээд тийм мах идэн биеийн дотор тийм махыг оруулна гэдэг чинь бас амар тийм муухай. Би бас нэг хогны миний бие чинь хогны цав биш болохоор тэгэл би тийм биелүүг оруулмааргүй байна. Тэгээд дээрээс нь бас миний бие ч гэсэн тийм мах идсэн чинь хүлээж авахгүй байсан. Тэгээд ерөнхийдөө би ингээд веган болсон. Вегетариан болсон. Тэгээд дээр нь бас нөгөө нэг тэр нөгөө хиймээр нэг хийсэн махнууд чинь нэг малных нь бааз нь амар тийм хиймтэй байд юм байна шүү дээ. Тэгээд тэр нь дээшээ одоо жил агаарыг амар их бохирдуулд юм байна. Тийм учраас олон учраас ерөнхийдөө би мах идгээ болсон. Тэгээ би бодож ирсэн ингээд хэрвээ Монголд байсан бол би бол ингэж юм хайдан тий амар органик тэгээд манай Монголын соёл чинь бас ингээд малтай амар тийм хайртай гоё зохицдог. Тэгээ ерөнхийдөө манай Монгол бол ингээд эртнийхэн тэр уламжлалыг ингээд авч үлдэх юм бол маш ухаантай байгальтайгаа зохицсон амьдрал ингэж байдаг. Одоо ингээд гадаад зэвч тий тийм амьдралыг биш тий хүмүүс ингэж хайгаад байгаа байхгүй юу? Бүр ингэж хотоосоо гараал заяа. Хөдөө очиод хайцсан баг байхгүй тий. Хөдөө очиод тэгэл өөрийнхөө нөгөө нэг шороо мороог ухаал. Тэгэл нөгөө нэг тэрэн дотроо ингэж нэг помидор ингэж хийж мэгээл тий өөрийнхөө органик одоо ингэж нохоо могоо тариал тий тэгж амьдрах амар ингэж нэг юутай болсон. Үзэл бодолтой болсон хүмүүс. Тэнгүүд манай Монголд хурж ирэл пүүх ямар гоё юм бэ гэл. Тэнгүүд болохоор манай монголчууд болохоор ингээд хот руу явъя гэдэг. Шал өөр үзэл бодол. Таахгүй нөгөө нэг хүмүүс нь тэгээд дээ шүү дээ байхгүй юм аа хүмүүс хүсдэг. Байгаа юм болохоор жоохон ингээд гоёо харахгүй ч юм уу тэ ингээд хандсан ч юм уу тэ ингээд бүр ингээд нүдэнд нь амар ингээд ойрхон байдаг болохоор ингээд гоё маач харахгүй болсон тий. Тэгээд бүжгэнд тэр бол амар чухал гэж би боддог. Бүжиг. Яагаад би бүжгийн хүн чинь бас нэг заримдаа адилхан юм хийсээр байгаад ингээд өөрийгөө шинжилж чаддаг. Тийм болохоор адилхан хөдөлгөөнөө яаж өөр өнцгөр харах вэ гэж бас нэг юм байгаа хгүй. Яаж өөрийнхөө харж байгаа юмыг ингээд бас өөр өнцгөр харах вэ тий. Тийм болохоор монголчууд ч гэсэн бас ингээд одоо өөртөөхөө ингээд байгаа гоё юм аа яаж өөр өнцгөр бас харж ингээд нүдээ ингэж гоё шин болгох вэ тий. Харж байгаа үзэл бодлоо бас яаж шин болгох вэ гэдгийг би бас тэрийг бас жоохон гайлж байгаа шүү. Гоё хэллээ. Би тэгээд таны ярианаас бас бодлоо л та. За баруун бол одоо олон жил хотчоод тэр нь одоо хэдэн зуун жил үргэлжлээд за тэгээд зарим хүмүүс бол за энэ хитрхи олон хүн цугласан амьдрал бол онцгой байна гэд өөрөө органик хүнсээ хайгаад ч гэх юм уу эрүүл цэнгийг агаар байгалаа хайгаад ингээд хөдөө нутглуугаа тэмүүлээд нь штэ. Гэтэл Монгол маань эсэргээрээ энэ онгон зэрлэг одоо органик хүнс болон гоё эрүүл агаар байгалаа орхиод Улаанбаатар хот руу ингээд хүн амынхан 70-80% нь очиод тэгээд агаар хөрсний бохирдол, автомашины бохирдол, түгжрэл, стресс дунд ороод ингээд нэг зомби маягийн амьдрал руу ороод байгаа нь маш харамсалтай. Ийм сайхан өргөн уудам газар нутаг байхад тэрийг эзэнгүүдүүлээ хаяад идэх нь харамсалтай. Тэгээд одоо миний хийгээд байгаа сумдаа сайхан амьдрийгээд төсөл маань 13 жил ингээд Монгол залуучуудыгаа монголчуудыгаа уриалаад энэ хөдөө аймаг сум дээр чи ийм гоё боломж байна шүү хэдүүлээ сум дээр аймагтаа очиод ингээд газрын эзэн болоод хүлэмжиндээ одоо органик өгөрцийн помидороо өөрснөө тарьж идээд ногоогоо тарьж идээд магадгүй одоо мал аж ахуйч гэдэг юм газар тариалан эрхлээд магадгүй тэндээс гарч ирж байгаа түүх хийдийг боловсруулад нэмүртэг шингээгээд ажлын байр бий болгоод ингээд эрүүл цэнгийг агаарт түгжрэлгүй бохирдлгүй органик хүнстэй газар үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлээд ингээд сайхан амьдраач л гэж уриалаад байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчууд минь нэг үе бодвол одоо энэ хит их хотчлт хит их одоо энэ стрессийн нийгэм бохирдол эрүүл бус хоол хүнсийг одоо буруу юм байна гэдгийг ойлгоод ингээд хөдөө сум руу
одоо явах хүсэлтэй хүмүүс их болсон. Тэгээ миний хувьд гэх юм бол жилийн өмнө бас сумандаа очиж амьдарч байгаа. Эрүүл цэнгийг агаар төгжрлгүй орчинд одоо миний бас мөрөөдөл бол гоё аж ахуй байгуулъя. Хүлэмжийн аж ахуй болон одоо сүү махны чиглэлийн одоо хүрийн фермч гэдэг юм уу ингээд ийм гоё аж ахуйтай органик хүнс бэлддэг тийм аж ахуйтай болохыг бас их гоё мөрөөдөж байгаа. Тэгээ удахгүй биелэх баг. Тиймэрхүү зүйлүүд бодож явах юм да. Зүгээр бодож явж байгаа л тэгэл болдсон да тий. Таны үзэл бодол ингээд таны бас ингээд юу хотод байж байгаа. Тэгээд ингээд шулуухан ингээд би ингээд энэ амьдралыг ингээд тий ингээд надад тохирохгүй байна, таалахгүй байна ингээд хөдөө орон нутг руу очиод амьдрах танд ямар хөө санагдсан бэ? Яг юунаас болж та тэр шийдийг гаргасан бэ? Надад бол сүүлийн 30 жил бол ингээд монголчууд маань хөдөөнөөс ингээд орон нутгаас аймаг болон том хотууд руу нүүдэл хийгээд ингээд яг хөө тэр зөв бодлого төлөвлөлт явсан бол байж болох байсан баг. Гэтэл зөв бодлого зөв удирдлага байгаагүй гэсэн ингээд замбраагүй болцсон. Газар олголт замбраагүй. Ингээд тэнд хотод бол одоо амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах орчин байх маш хомс, хумигдмал болсон учраас би хөдөөг сонгосон. Би эрүүл агаарыг сонгосон, эрүүл хүнсийг сонгосон. Би өдрийнхөө амьдралын дийлэх хугацааг машин түгжрэлж алтан цагаа өнгөрүүлмээргүй байна. Нэг өсөндөө амар тайван, эрүүл, аюулгүй амьдрахын тулд би хөдөөг сонгож хотоос цугтааж байгаа байхгүй юу? Яагаад цугтаасан бэ гэхээр би өнөөдөр энэ улс орныг удирдах байгаа хүмүүс богино хугацаанд одоо магадгүй барууны зарим хөгжсөн газар шиг ийм сайхан том машин замтай, гой цэцэрлэгт хүрээлэнтэй төгжирдгүү ч гэдэг юм уу, эсвэл ингээд ийм гоё орчныг үүсгэж чадна гэд би итгэхгүй байгаа учраас хотын төвчлөө. Тийм хотын хөгжлөөс би цухтаасан. Магадгүй маш олон жилийн дараа манай Улаанбаатар хот бас гоё болж болох юм л да. Гэхдээ тэрийг хүлээх юм бол миний нас хүрэхгүй. Тийм учраас би цухтаасан. Эрүүл, аюулгүй, цэвэр агаар энэ богинохон цаг хугацаагаа бас машин дотор амьдрах биш, хөдөө эрүүл цэнгийг агаар стрессгүй орчинд амьдрий гээл би цухтаасан. Тэгэхээр яг над чиг юм бодолтой хүмүүс бас их болж байгаа. Танд ингээд хэрвээ хотод байгаа тэр олон хүмүүс яг ингээд над чинь ингээд хөдөө орон нутгад руу яваад эхлэх юм бол хотын хүн ам тодорхой хэмжээгээр багасна. Дахиж одоо нэмэгдэж улам даацна хэтрээд тэг зогсолтоос зайлсхийх байх гэж бодоод байгаа. Таны одоо ингээд гэр бүлийн одоо ингээд уур амьсгал өөрчлөгдсөн үү? Одоо хотод байж байгаа тэгээд ингээд хөдөө ингээд очиход та тэр ингээд юу ингэж анзаарсан уу? Өөрчлөлтийг. Үн сайн тал руу өөрчлөгдсөн. Тий. Манай гэр бүлийн бүгдээрээ баяртай байгаа. Хотод бол хэцүү. Уг нь би өөрөөс ч асуулт асуух хэрэгтэй. Тэгсэн чи эргүүлээд намайг гол нь би энэ контентыг энэ бичлэгийг хийж байгаа зорилго маань гадаад улсад яг 90 оноос хойш бол маш олон монголчууд маань цагаачлаж явсан. Америк, Англи, Европ руу одоо миний төрсөн дээдлийн ах бол одоо бас ингээ гадагшаа явцсан. Тэгээд хүүхдүүд нь тэр оронд төрчихсөн. Тэгээ монгол хэл маш бараг байх юу хэцүү. Яг ойлгоно л тоо. Тэгээд яг тэр орны хэл соёлыг сураал ингээл. Тэгээ насанд хүрээд магадгүй иргэншлээ сонгох хэд Монголыг сонгохгүй тухайн хөгжсөн орныг сонгох байх. Тэгээ нэг тал дээр маш харамсалтай. Монголчууд цөөхөн байж
сайхан бүсгүүчүүд залуучууд маань өөр улсад очиж иргэн болоод ингээд тарж байгаад нь бас их заримдаа харамсдаг. Заримдаа бол тэр хүмүүс магадгүй тэнд тэр хөгжилтэй орны соёл болон тэр нийгэм хөгжлийг сураад магадгүй буцаж Монголдоо ирээд бас тэр зүйлийг хийх юм бол бас Монголын хөгжил бас хэрэгтэй юм болоо. Тийм хоёр талтай юм шиг санагддаг. Би тэгээд таныг болохоор ингээд нэг гадаадд олон жил амьдэрсэн юм Монгол аав ээжтэй хүний хувьд ингээд гадны тэр хөгжилтэй орны хэл соёлын сурчсан одоо урлагийн мэдчихсэн энэ хүний хувьд бас энэ гадаад болон Монголын соёлын ялгаа юу вэ? Юун дээр бид нар анхаарах ёстой? Таны хувьд бас Монголтой хийх ямар зүйлүүд байна? Ирээдүйн таны зорилго юу вэ те? Би танаас л асуугаад баймаар байна л да. Надаас бити асуу. Хараа. Ерөнхийдөө мэдгүй ингээд юу одоо ингээл би чинь багаасаа ингээл юу гадаад хөгжлийг ингээл тэр дотор ингээл байгаа л гэж хахад ингээл ерөнхийдөө л том би чинь ээжтэйгээ байхдаа л гэр бүл дотроо тийм ингээл ээжтэй байж байхдаа л ингээл жил ингээл манай ээж чинь ингээл Монголын соёлыг ингээл надтай ингээл хуваалцсан шүү дээ тийм. Тэгээд тийчнээс гараал явгод бүх юм нь гадаад одоо дэлгүүр мэлгүүр ингээл найз маань нөхөд гэл ингээл бүгдээрээ ээж болохоор ингээд юу бас нэг олон монголчууд байдаг тэр газаас ерөнхийдөө амар хоол амьдардаг. Тэнгүүд ганцхан юу гадаад хүмүүс амьдардаг. Тэнгүүд нэг хамгийн их одоо ингэж одоо юу culture те миний ингээд юу ээжтэй байх хугацаач амар цөөхөн сургууль ингээд найз нөхөд гэл илүү их юу гадаад хөгжил маань илүү их ингээд давмжгаач байгаа байхгүй илүү орчиж байгаа байхгүй тэнгүүд тэр нь ямар угаасаа л шууд л ингээл амар хэцүү тэр нь л ингээл юу миний ингээд бүтцийг болгож байгаа байхгүй би Монголоо авч үлдээ гэсэн ч гэсэн нэг персентаж нь те ингээд цөөх хэдхийн цаг хугацаа ч юм уу би ээжтэйгээ байж те ингээл тэгээд би дээрэс нь бас багтаа ингээд яваад өгсөн болохоор миний үгийн баялаг чинь юу задрахгүй байхгүй нөгөө жоохон хүүхдийн үгийн баялаг байдаг. Тэнгүүд би ингээд нэг том болж байгаа явцын дунд болохоор мэдээж яг хүүхд чинь ингээд үзэл бодол нь хуваах төлөвшин тэгээд дээрэс нь хажууд байгаа хүмүүстэй ингээд өөрийгөө ойлгохын тулд бас ингээд тэрийг ингээд нэг хэлээр ингэж бас ингээд бас хэлмээрээ штэ тэ ингээд ойлгохын тулд тэнгүүд би ээжтэйгээ шууд францаар ярьж юм уу тэ францаар ингээд хэлээд ярьж байгаа байхгүй. Яагаад бол монголоор ингээд яаж хэлхээ илэрхийлж чадахгүй учраас тэгээд дээрэс нь ингээд монгол хэлээр яриг одоо чинь миний монгол бол гайг болсон байгаа байхгүй. Яагаад би чинь ингээд одоо high school энэ төр байж байхад бол ингээд миний хамгийн тэр powerful хүчтэй юу одоо орны нэг culture тэр нь болохоор ингээд хүчтэй гэдэг нь болохоор нэг хүчтэй орн биш шүү дээ. Хүчтэй нэг илүү их одоо юу би өдөр тутмын нэг харьцаанд дотор байж байгаа тэрийг ярьж байгаа шүү дээ. Тэр нь хүчтэй болоод ирэнгүүт би яг тэр хүмүүс рүү уусч эхэлж байгаа байхгүй. Харагдах дүрхөөрөө өөр боловч яг тэр одоо Канад хүмүүс шиг болчихж байгаа байхгүй. Сэтгэхүй болон үг хэл бүх зүйл амьдралын хөвшил яг тийм болчихно. Тэнгүүд ээжтэйгээ гэрлөө очиод явангууд амар тийм зөрчилтэй гарчсан үзэл бодлын. Үзэл бодлын зөрчилтэй болно. Тэгээд тэрийг яаж ингэж ойлгохыг мэдэхгүй. Яагаад манай ээж чинь бас ингэж олон жил Монголд амьдарсан болохоор ээж маань бас надаас ингэж бодож байгаа ингэж нийгэм хүсээд байна шүү дээ. Тийм монгол хүний ингэж зан ааш тийм заншил ч юм уу те ингэж амьдралын хэм маягийг харах гэдэг шүү дээ. Гэтэл та бол гадаад хүмэлцсэн. Хувирчихсан. Гэр дотор ч гэсэн юм зөрчилтэй гарч эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийгээ бас юу хэлээрээ бас ингэж ойлгоцох бас хэцүү. Яагаад л одоо жишээлбэл нэг улсын хэл гэдэг чинь бас үзэл бодлоор нь
ойрхон байд юм билээ. Одоо монгол хэл дотор чинь одоо манайхан одоо хэв маяг нь одоо жишээл илүү их одоо ингээд нэгдэх маягаар ярьдаг шүү дээ. Манай аавч гэдэг юм уу юу ч тэнгууд гадны орон одоо миний аавч гэдэг юм уу тий бас ингээд шал ондоо сэтгэхүй хувьд шал өөр бол явчихна тий. Ингээд илүү ингээд нэг юу individualist гэх үү Амжихан. тийм. Одоо гадны орны залуучууд ч юм бол ер нь баг соёл нь тийм байсан учраас баг насанд хүрвүүгүй аав ээж нь баг чи яваа гэж баг хөөгөө явуулцдаг тий. Гэтэл монголчууд насанд хүрсэнцэн аав ээж нэг өгтлүүр харам гээд нэг гэр бүлсэг тий. Хэдийгээр тусдаа гарсанцсан байнга яриад хүүе чи одоо яагаад ирэхгүй байгаа юм бэ санаад байна ч гэдэг юм тий. Гэтэл барууных нь бол бүр багаасаа баг бэлтгэдээд тэгээд баг насанд хүрвүүгүй юу ингээд чи одоо яв амьдрал өөрөө амьдр гээд ингээд таслааслаа явуулчихдаг тий. Тийм одоо Сонин соёл юу? анзаархад биш тий. Манай одоо ингээд гэр дотор их уламжлалт нэг гэр биш тий. Чин Монгол гэр. Монгол гэр дотор бол Өрөө байхгүй. өрөө байхгүй. Ямар ч хаан байхгүй. Тийм болохоор нөгөө нэг миний privacy тий. Миний энэ ингээд гоё байх. Хувийн юм өмчлөх юм байхгүй байхгүй. Бүх юм ингээд нэг дотроо ингэж юм холио бантан шиг тий ингээд чиний юм чинь би бас ач холбогдолтой тийм ингэж юм байдаг болохоор монгол хүмүүс одоо жишээлбэл тийм үзэл бодлороо ингэж Миний юм гэхээс илүү манай юм гэсэн соёл гэсэн бас шал өөр байхгүй юу. Тэнгүүд хэлээрээ би бас яаж ээжтэй ингэж харьцах вэ тий яаж нэг ойлгоц вэ гэд бас тийм зөрчилтэй гарч иж байгаа байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө ингээд бас нэг юу би чинь тэр үед чинь бас ингээд жоохон монгол соёлоо бас жоохон ингэж нэг юу ингэж хэцүү байдсан болохоор надад амар хэцүү байсан болохоор би ойлгож гэж хүсэхгүй. Хичээж ойлгож гэж хүсэхгүй. Орчинч байхгүй. Тийм орчинч байхгүй юм чинь би жоохон ингээд зайгаа авч эхэлсэн. Түүхтэй санагдаж эхэлсэн. Тэгээд бас нөгөө манай Монголын нөгөө юу ингээд нэг Мэдээлэл хомс. Тийм. Гэхдээ манай бас Монголын нөгөө бас нэг юм би тань цаа хэлжсэн шүү дээ ингээд амар хурдан юм сурч авдаг. Ингээд нэг юм манайх ч нэг юу ингээд дасан цогцтой. Монголчууд тийм. Одоо мөстэй газар цастай газар очиос дасан цогцсон халуун орн Африкт очинцсан тэгээд засан цогцчдаг тий. Хэдийн бас хурдан сурчдаг. Тийм авиастай бас. Авиастай хүмүүс ахгүй юу. Тэгээд бас тэр авиас нь болохоор нэг юу бас өөр улсын гоёыг бас ингэж нэг юу гэж олж хардаг. Тэгээд тэрийг амар тийм нэг дээд ингэж дээш ингэж нэг шүтэж явдаг гэх үү те. За тэр нь болохоор бас нөгөө талаас нь үзгээс нь харах юм бол ингээд өөрийнхөө ингээд нэг хаанаас ирсэн бэ гэдгийг жоохон мартаж эхэлдэг. Гарал үүсэл. Удам судраа. Тийм жоохон мартаж эхэлдэг. Тэнгүүд мартаад би бас жоохон би ч гэсэн бас тэгж байгаа байхгүй юу нэртэй тий. Өөрийгөө нэг амар гадаад хүн болгоцсон тий. Тэгээд мэдгүй ингээд ерөнхийдөө явцын дундаа л за би цай ковид гэж ярьж ирсэн шүү дээ тий. Тэр ковид надад амар хэцүү момент болсон. Тэнгүүд шууд манай монгол хүмүүс яаж байгаа вэ гэд угаасаа л дотроосоо л нөгөө нэг тэр ингээд татагдаад идэм бэлээ. Нөгөө нэг хүмүүс чинь ингээд одоо ингэж явж байгаа л ингээд жоохон ингээд гэр бүлээсээ жоохон цаашаа болоод ч юм уу тий. Тэгээ дандаа ингээд наашаа ингээд ойртдээ шүү дээ. Яг тийм болсон надад бол ингээд миний үзэл бодол ч юм уу тий. Тэгэл ийшээ тийшээ явангууд гадаад явангууд дандаа л чи ханаас ирсэн гэл тэнгүүд би Монголоос гэл тэнгүүд оо тийм үү гэдэг. Тэгээ гадаад хүмүүс ч бас Монголыг ямар сайн мэдсэн юм бэ гэл оо танаа орон чинь тэр гингүүд би амар хичээж байгаа байхгүй юу. Чамаас илүү мэдээд тий. Тэнгүүд би ч одоо юу илээ гэл би ч ямар сони юм бэ гэл тэгээд өөрийгөө ингээд өөлөд ихж байгаа байхгүй юу. Тэнгүүд за би заавалчгүй Монголынхаа одоо заанчлыг мэдэх хэрэгтэй юм байна. Урлагийг ойлгох хэрэгтэй юм байна. Хүмүүсийг ингээд үзэл бодлоо бас жоохон ингэж юу хин гэвэ гэдгийг бас ингэж тий ингэж уриалах хэрэгтэй юм байна. Тий тэгээд миний бас нэг юу ингээд
ээжтэйгээ хамт нөгөө өссөн болохоор бас надад амар амархан байсан. Яагаад л ингээд ойрхон байсан хөө тий. Одоо миний ингээд тэр нэг үзэл заншил энтрийг ойлгоход амар ойрхон байсан. Би зүгээр л нөгөө нэг сэргэх хэвээр. Тийм, сонсомооргүй байна гэл ингээд үгүй хаалт тавиадсан шүү дээ. Тийм, хаалт тависан. Тэгэхээр чинь яг ингээд тэр ингээд хаалтаа ингээд нээнгүүд нэр тийштэй гэж байгаа байхгүй. Ээж хилдэг л байсан шүү дээ. Тэр дотор шууд ороод гიშж байгаа байхгүй. Тийм болохоор тэрийг ойлгохын тулд би за хилээ сэргэе тий. Хилээ сэргэе, хилээ сайжруулъя. Тэгжиж нь одоо жишээл хүмүүстэй ойртох юм байна. Ойлголцсон. Үзэл бодлыг ингэж Монгол хүмүүсийнхаа үзэл бодлыг бас ойлгох юм байна тий. Тийм болохоор хэл амар чухал байсан. Тийм болохоор ерөнхийдөө ингээд одоо жишээл таны хэлсэн шүү дээ. Ингээд ах чинь ингээд гадаад байгаа гэдэг. Гадаад байгаа хүмүүс ч юм хүүхдүүд ч юм уу тий ингээд дараагийн generation-ыг би одоо жишээл миний experience-ээр тий миний одоо жишээл experience-ийг харахад бол эцэг их одоо гэр бүлийн тэр нэг юу бол бас амар тийм чухал юм байна гэж би ойлгосон. Одоо ингээд Монгол юм чинь тэр ингээд одоо жишээл заншил ч юм уу тий ингээд үсээ битий одоо жишээл хаасайгүй гэх юм юу өдөр судраа харах ч юм уу тий тэрийг би чинь тэгэл ингээд тоохгүй шүү дээ. Тоохгүй тий. Юу яриад байгаа юм бэ? Тэгээд сонсч ирсэн. Сайн өдөр мөө өдөр балжнамдаа дашны минь юу яа ер нь ёс мэдхгүй нь яр алдахгүй ч гэх юм ингээд тоодгүй шүү дээ. Тэгэнгүүт яг тиймэрхүү дандаа сонсч ирсэн ч юм уу тий мөрөө гаргах ч юм уу тий ингээл цагаан хасаар мар гэл тиймэрхүү дандаа ингээд сонсч ирсэн болохоор одоо ингээд тэр орчныг ингээд угтахаараа илүү амархан. Ойлгоод байна. Ойлгоно. Хэлэн ч гэсэн илүү ингээд нээгдэн ч юм уу те. Гэтэ ингээд ерөнхийдөө тэр хүний л үзэл бодолтой ингээд тэр нэг юу хилээ сурах ч юм уу те. Монгол руу буцъя ч юм уу те. Тэр Монголд юм хий ч юм уу те. Монголтойгоо ойрхон бай. Тэгээд тэр л үзэл бодол гэж би бодож байна. Тэгээд дээрээс нь болохоор ингээд монгол хүмүүс болохоор юу одоо жишээ зайндаа ингээд 5 жил ч юм уу 4 жил ингээд гадаад руу явчаад тэгээд нөгөө нэг гадаадын тэр сая хэлжсэн шүү дээ нөгөө нэг гоё юм харчаад тэрэн дотроо үзэл бодолтой ингээд орхичдаг гэхүү те. Гэхдээ тэр нь болохоор яг ингээд гадаад үзмжийн юмыг харчаад гоёыг харчаад тэгээд тэрийг шүтээд Монголдоо ингээд Монголынхаа юм ингэж өөлдөг гэхүү те. Тэгэхэд чинь би бол ингээд одоо жишээл гадаад зөндөө хамраад тэр жахад бол гадаад зөндөө юм өөлөх зөндөө юм аахгүй. Тийм шүү дээ. Хаасайгүй л нэг юм сайн нэг юм муу. Тийм болохоор миний одоогийн үзэл бодол болохоор Монгол бол амар тийм уламжлал юм маш ухаантай гэж би бодож байна. Тэрийгээ жоохон хөгжүүлээд тэрийгээ жоохон ингээд урайлаад ч юм уу тийм. Тэгэх юм бол бусад орноос онцгой гэдэг нь угаасаа л онцгой тийм. Тэгээд хүмүүсийн сонирхлыг татдаг. Тэрийгээ баазлаад байх чухал гэж би бодож байна. Одоо жишээлбэл манай зөндөө их одоо Монгол ирж байгаа чинь юу? Гадаад амьдардаг. Гоё шүү дээ. Тийм. Амар их гэж. Гоё байгаа байхгүй. Яагаад гэвэл 90 оноос хойш бол одоо нийгэм солигдоод иргэд бол чөлөөтэй гадаад орн руу зорчдог болсон. Зарим хүмүүс нь тэнд цагаачлаад амьдэрсэн, зарим нь иргэн болсон. Тэдний дараагийн үр хүүхдүүд төрсөн. Тэгээд дийлийнх нь одоо Монгол хэлээ мэдхгүй асуудлууд бий болсон. Тухайн хөгжилтэй оронд одоо уусаж одоо тий шингэж байгаа асуудлууд маш их байгаа. Тэгээ ялангуяа яг Мишель шиг ийм одоо амьдралыг туус маш олон Монгол охтууд, залуучууд одоо дэлхийн өнцөг боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн бас туулж өнгөрүүлсэн амьдрал, үзэл бодол юу вэ? Яавал их оронтойгоо бас эрэг холбоотой байх вэ, тий? Бас энэ талаас нь нэг Мишельтэй ярих гэж утсан. Тэгэл өөртөө чинь бас сайхан илэн даалангүй ярьж байгаа шүү. Тэгээ эндээс би тэрийг яринаас бас залуучууд маань, охтууд маань сонсоод нэгийг бодож хоёрыг тунгаагаад бас Монгол их оронд илэгтэй байгаасай гэж одоо уриалах байна тий. Тийм, Монголоос бас ингээд авах зөндөө юм байна. Бодож ил би бас ингээд тий. Сурах зөндөө юм байна. Тийм болохоор бас барааны үзэл бодол мэдээж яриг. Одоо байж байгаа юу
одоо гадаад байж байгаа хүмүүсд ярьж байгаа шүү дээ тийм. Амар тийм чанга тийм powerful байгаа ч гэсэн бас ерөнхийдөө Монголоос бас авах зөндөө юм байна гэж бас хэлмээр байна. За яриад байвал зөндөө юм ярьж байгаа. Ингээ ерөөдөө өндөрлөе. Тэгээд энэ удаагийн одоо манай Дундгов аймгийн Цагаан дэлгэр суман дээр олон орны чадварлаг уран бүтээлчд болон Монголын шилдэг уран бүтээлчд ингээд 8 уран бүтээлч маань ирж тийм ээ маш сайхан уран бүтээлийг тойруулж бас энэ сумд үлдээх гэж байгаа. Тэгээ энэ одоо 8 уран бүтээлчийн нэгээр одоо бас шалгарч тийм ээ одоо Монгол их үү, Канада их аягүй хэцүү тий. Тэгээд ийм Мишель гэдэг одоо хөрхөн ийм мундаг гой бүжгэлдэг охин байна одоо бас энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэгээд тий энэ хөтөлбөрт уран бүтээлээ тойруулж явах хооронд бас нэг ийм төр зур ажлын зогсоож байгаад ингээд ярьцлага авсан шүү. За амжилт хүсье. Тэгээ сайхан уран бүтээл тойрвээрэй.